бацхан найзуудаа та бүхэнд би өнөөдөр багш нарын ажил хаялттай холбоотой энэ өдрүүдээр хэрхэн суралцахыгаа удирдах зөв өдрүүдийг өнгөрүүлэх талаар ярих болно. Тэгээд би бол энэ өдрүүдээр ном уншиж өөрийнхөө хэрэглэдэг Duolingo гэх аппликейшнийг ашиглаж багш нарынхаа өгсөн даалгавруудыг ингээд хийж байгаа. Тэгээд дутуу ингээд хийсэн эсвэл сайн ойлгоогүй ингээд хичээлүүдээ мэдлээ цэгмэн гэдэг нөгөө нэг тийм хичээл хийлэгдэг юу гэдэг баггүй юу? Юу гэмдэ нөгөө нэг Google байдаг штэ. Google дотор байдаг тийм хичээл заадаг тийм аппликейшн дуу юм байдаг баггүй юу? Тэгээд тэрнээс би ингээд өөрийнхөө ойлгоогүй эсвэл ингээд шинэ хичээлүүдийг сурч олно гэдгийг өчигдөр ээжээсээ мэдсэн. Тэгээд манай ээж надад маш ойлгомжтойгоор тайлбарлаж өгөөд би тэгээд өнөөдрөөс эхлүүлээд мэдлээ цэгмэнээс дутуу ойлгосон эсвэл ингээд судлахыг хүсэж байгаа хичээлүүдээ мэдлээ цэгмэнээс заалгуулад тэгээд ойлгоогүй хичээлүүдийг ч юм уу нөхөж авах гэж оролдож байгаа. Тэгээд та хэд маань ч гэсэн энийг туршаад үзээрэй. Тэгээд одоо би та хэдэд хэрхэн өдрийг зөв өнгөрүүлэх ёстойг энэ багш нарын ажил хаялтын өдрүүдээр хэрхэн зөв өдрийг өнгөрүүлэх ёстойг зааж өгье. Юуны түрүүнд чи утас зурагтны хэрэглээг бол бага хэрэглэх хэрэгтэй. Тэгээд юуны түрүүнд энэ бие даалтын өдрүүд чинь яг утгаараа бие дааж гэрийн даалгавруудаа яг ингээд ер нь бол тэр мэдлээ цэгмэн гэдэг юунаас ингээд мэдэхгүй зүйлүүдээ ингээд бие дааж өөрөө судалж ингээд сурч авахыг хэлж байгаа байхгүй юу. Тийм учраас бид бүгд өөрийнхөө ингээд ухамсараар өөртөө ингээд сануулад би ийм хийх ёстой гэд өөртөө сануулад хийх ёстой. Тэгж чадах юм бол ер нь бол чи энэ бие дааж буйс ингээд багш нарын ажил хаялтын энэ өдрүүдээр өөрийгөө зөв тэгээд ашиглаж ингэж өдрийг өнгөрүүлж чадж байна гэсэн. Тэгээд дээрэс нь бид бүгд энэ багш ажил хаялтын өдрүүдээр бага утас зурагт үзэж компьютер бага хэрэглэж тэгээд өөртөө хэрэгтэй ингээд бие бэлдраа хөгжүүлээ. Тэгээд дээрэс нь өөрийнхөө оюун ухааныг хөгжүүлэх боломжтой. Би та нарт яаж хэрхэн бие хөгжүүлэх талаар зааж өгье л дөө. Тэгвэл сайн жимс ногоо идэж, шөл устай хоол сайн идэх, тэгээд дээрэс нь өөрийнхөө сонирхолтой дуртай спортоор сайн хичээллэх, сунгалтын дасгалууд сайн хийх гэх мэтээр бие хөгжүүлж болно. Харин суралцахыгаа хэрхэн яаж удирдах вэ гэвэл өөртөө сануулж маргааш ч ингээд ажил хаялт дуусч магадгүй учраас гэрийн даалгавраа ингээд хойшлуулахын оронд яг энэ бичлэгийг үзсний дараа та шууд хичээлээ хийж эхлэе гэж би хүсэж байна. Тэгээд тэгэхгүй бол маргаашнаас шууд ингээд хичээл орох юм бол ингээд маш их хичээл ингээд танд үлдсэн. Та ерөөсөө ингээд хичээлүүдээ хийж эхлэегүй байхад чи ингээд хичээл орохоор болчвол та амжихгүйгаас олж багштай загнуулна шүү дээ. Тийм учраас энэ багш нарынхаа өгсөн даалгаврыг хойшлуулахгүйгээр цаг тухайд нь хийх юм бол ерөөсөө хоцрогдол үүсэхгүй. Яг гэвэл маргааш ч ингээд багш нарын ажил хаялт дуусч магадгүй учраас бид бүгд яг ингээд цагийн имийг цагт нь хийгээд явах ёстой шүү. Тэгээд та хэдэд би өнөөдрийнхөө бичлэгээр багш нарын ажил хаялтын үеэр хэрхэн өөрийгөө зөв хөгжүүлж ойлгоогүй хичээлээ нөхөж давтан ингэж суралцах талаар зааж өглөө. Тэгээд энэ бичлэг маань таалагдсан бол лайк дарж, subscribe хийгээрэй. Баяртай.